байдлыг та бүхэнд хүргэцгаая. За эртний хүн гүрнээс эхлээд монголчуудын язгуур урлагийн дотор туйл хайлах нь томоохон байр суурь үзэлсээр ирсэн. Гэвч харамсалтай нь өнөөдөр манай улсын хэмжээнд 20 гаруйхан туйлч үлдсэн байна. Энэ нь язгуур урлагийн салбарт том бага тоо юм. Тэдгээр 20 гаруй туйлч бүгд гэр сургалтаар, шавь сургалтаар эцгээс хүү дамжин суралцжээ. Харин туйл хайлах нь нарийн ёс заншилтай байдаг гэн. Өөрөөр хэлбэл өдрийн од, нүдний цэцгээ шиг болсон туйлчдыг маань тухайн туйл хайлуулахыг хүссэн айл 3 хоногийн өмнө залж зөвшөөрсөн тохиолдолд түүний товшуур эсвэл икил хөгжмийг гүн хүндэтгэлтэйгээр сүйд усааж хадган дорон гэрийнхэн хомирт залдаг. 3 хоног өнгөрсний дараа туйлчийг урьж ирүүлэн орд өргөнийхэн хомирт цагаан эсгээ дэвсэж за идэ будаа бэлдэн туйл хайлах үйл явц эхэлдэг байна. Баруун Монголын ард түмэнд туйл хайлах зан үйлийн тэнгэр шүтлэгтэй холбоотой за язгуур урлагийн хосгүй өвөөс гадна шашин шүтлэгтэй холбож үздэг байна. Тэр туйлч маань очичоод ерөнхийдөө Алтаа Магдалаа хайлдаг. Алтаа Магдалыг хайлахд бол зүгээр нэг очиод Алтаа Магдалаа хайлчихдаг л дээ. Алтаа Магдалыг бол одоо хувцсныхаа одоо бүрэн бүтэн байдал одоо энэ товч шилэвэр юу гэдэг нь ирдэ бүх юмыг товчилдог. Тэгээ хувцснаар ирдэ тийм ингэр зам задгаа байна гэсэн асуудал байдгүй. Тэгээ суудал дээр тэгээд Алтаа Магдаж байгаа хугацаанд бол ямар нэгэн завсрахгүй Алтаа Магдал ерөнхийдөө нэг 35-аас 40 минут орчим явдаг. Тэгээд Алтаа Магдал ясныхаа дараа бол тэгэл ерөнхийдөө яг нөгөө туйлаа хайлнаа. Монгол туйлыг товшуур хөгжим, экэл хуур хөгжмүүдийн хөг аялгаунд хайлдаг. Товшуур хөгжмөд цаслан толгойтой, усыг вэлэгдсэн чандман толгойтой гэж хоёр ангилагддаг байна. Уранхай ардын хөгжим юм байна. Экэл хуур нь морин хуур хөгжмийн эцэг гэж үздэг. Экэл гэдэг нь эхэл гэсэн утгатай үг ээ. Энэхүү хөгжим нь Баяд ард түмний хөгжим. Ойрд түмэн энэхүү хөгжмүүдийн аялгаунд туйлан хайлж олон зуун жилийг туулжээ. Яг одоо би одоо энэ бол одоо манай Баяд ойрдын одоо экэл хөгжим. Одоо би Баяд үндэсний одоо энэ бидэнд Баядууд дунд хэрэглэгддэг. Ойрд хүмүүсийн одоо хөгжим экэл хуур. Ер нь туйлыг хэдэн төрлийн хөгжмөөр хайлдаг юм бол экэл хуур за тавшуур хөгжим өөр хөгжим байдаг уу? Ер нь манай Монголд бол ер нь экэл тавшуур хоёроор л ер нь туйлыг хайлдаг л дээ. Миний энэ хөгжим бол уранхай хөгжим. Уранхай энэ товшуур гэж эртний хоёр утас чавхтас хөгжим. Хоёр янзын зориултаар хэрэглэгддэг. Хамгийн том зориулт нь бол ваатарлагын их түүл сайлах зориулттай хөгжим. Ягаад гэвэл хуурдаж тоглоно гэдэг бол тэр их олон шөнийн туршид туулч бас давхар их ажил орох учраас энэ товшуур бол товшход их энгийн нүүдэлчдийн нэг сонгодог хөгжим зэмсэг. Бидний яг жинхэнэ заншил улбаа болохоор үе дамжуулж голцоо аав нь туулч юм уу, өвөн туулч байх тэгж уламжилж ирсэн гэрээ сургалталж уламжлалт. Одоо болохоор чин энэ туулаа авч үлдэхийн тулд сонирхолтой энэ сайхан туулыг яа гэсэн улсууд бид нэр харамгүй зааж өгдөг. Туйлчдын уран санг баяжуулах улсын үзлэг өнөөдөр өндөрлөнө. Тэд нийтдээ 118 цаг туйл хайлсан. Туйлчид хэрвээ хүссэн тохиолдолд туйл хайлах эрдэмийг зааж өгөхөд бэлэн гэдгийг хэлж байсан. За бидний 7 хоногийн соёл урлагийн холбогдлолтой багц мэдээллийн тайм хөтөлбөрийн өндөрлөж бас нэгэн сайхан номтой холбоотой мэдээ хүргэх гэж байна. Тэгэхээр гэгэнтэн хэмээх роман худалдаанд гарлаа. За мөн хэвлэлтээс гарлаа. За Монгол улсын соёлын гавьяас зүтгэлтэн гомжийн Минд оюугийн бичсэн энэхүү арман Арвжаа хотгтын тухай, за түүний амьдрал, уран бүтээл, тэмцэл, за түүний уран бүтээл хойч үедээ хэрхэн өвлөгдөж ирж буй тухай өгүүлсэн маш тодорхой гайхамшигтай дүрслэл уран зохиолын бүхэл одоо арга хэлбэрийг өөртөө шингээсэн гайхамшигтай бүтээл юм а. За ер нь өмнө нь бол Арвжаа хотгтын тухай судалгааны ажлууд олноороо хийгдэж байсан ч за энэ мэт бүрэн хэмжээний зохиол роман болгож тэр болгон хэвлэгдэг байсан байна. За мэрэгжлийн судлаачдын зүгээс энэхүү романд бол өндөр үнэлгээ өгч байгаа. За зохиолч яруу найрагч Минд оюугийн хувьд бол за сүүлийн жилүүдэд Монголын уран зохиолыг дэлхийд танилцуулах, за дэлхийн уран зохиолоос одоо сорчилж Монголын уншигчдад танилцуулах тал дээр бол олон арван зүйлийг одоо санаачлан хийж байгаа. Манай одоо утга зохиолын шилдэг сэхэтнүүдийн нэг юм гэдгийг үзэгч та бүхэн мэдэх юм аа. Монголын түүхэн төрсөн томоохон сод үлэгтнүүдийн нэг бол яхаарахгүй догшин ноён хутагт Анзан Арвжаа. Гэвч нөгөөгийн залуус түүнийг үлэмжийн чанар, хурамс тэнгэр дуу, цаасан шуу, найрглал, хамрын хийд зэргийг эс тооцвол бараг л мэдэхгүй. Судалгаа шинжилгээний ажил баггүй хийгдсэн ч тэр болгон уншигчдын гар дээр очих боломж байдаггүй. Тэгвэл өнөөдөр ноён хутагтын амьдрал уран бүтээлийг нэгтгэсэн томоохон хэмжээний бүтээл хэвлэлтээс гарлаа. Гигантын хэмээх энэхүү арман нь хутагт Арвжаагийн тухай бичигдсэн анхны арман гэдгээр онцлогтой. Романыг Монгол улсын соёлын гавьяас зүтгэлтэн Минд оюу явчихжээ. Ингэхдээ тэрээр юуны өмнө дам сураг ажиг ам дамжсан яриа гэхээс илүүтэй удаан хугацааны судалгаа шинжилгээ хийсний эцэст бүтээлийн төрөвсөн байна. Тэг яг энэ номыг бол би нэг эхлээд юуны өмнө бол судалгаан дээр толгорсон гэж үзэж болно.
За судлахтаа бас одоо зөвхөн шашны гүн ухаан одоо шашны түүх сурвалжийг үзэх бас хангалттай биш байсан. Би данзан арвж байгаа ойлгохын тулд одоо шинжлэх ухааны одоо бас бүтээлүүдийг тулгаж үзэх одоо команд физик бас одоо системийн онол бас энэ одоо газар зүйн одоо тогтцсон байгалийн одоо нууцлах хүчин зүйлүүд юу гэдэг талаар бас судалгааг оролцсон. За ингээд данзан арвжааг гаргахын тулд нэгдүгээр тул данзан арвжаагийн шугам тэр одоо 200 жилийн өмнөх данзан арвжаагийн одоо амьдралын цаг үе. Тэгээд түүнээс 100 жилийн дараа өөрөөр хэлэх юм бол одоо энэ 20 дугаар зууны ихэнх хагас 1930-аад оны одоо хэлмэд үйлдэлт. Тэр үед данзан арвжаагийн одоо үеийг 25-тай залуухан тахилч төдөө гэдэг залуу яаж одоо амьд үеж энэ цаг үе рүү авч ирсэн юм бэ? Төдөө данзан арвжаа хоёр хоорондоо 100 жилийн зайтай мөртлөө яагаад энэ хоёр ямар одоо оюун санааны далд одоо учирлаар одоо хологддөг юм бэ? Энийг одоо ингэж амьд үеж хадгалах энэ тангараг тэр хатуу одоо ухааныг хэн яаж ажиллаж бий болгосон бэ гэдэг бол маш сонирхолтой асуудал. Тэгэхээр энэ хоёрын одоо холбоос зааг түүхэн цаг хугацаа гарч байгаа юм. Гэгэнтэн зохиол хэд хэдэн хэсгээс бүрдэж байгаа. Хутагтын амьдрал, соёл урлагийн салбарт оруулсан хувь нэмэр, түүний уран бүтээл цаг хугацааг хэрхэн туулж, засаг төрийн буруу бодлогын гар хөлд өрччихөөгүй бидний үед улиран ирж байгааг өгүүлжээ. Намайг уншсан судлаач Дарихтан энэ орманы яг сэдвийн онцлог учраас сэдв талаас нь хүмүүс бас их сонирхож байна л да. Арвжаагийн тухай өнөөдөр мэддэг юм шиг мэддэггүй юм шиг цаг үед нэг иж бүрэн романыг хэмжээнд ингээд дүр болгоод ингээд тавихаар бол их сонирн байна. Тэгэхээр бол үнэхээр Миндоёгийн хувьд бол өөрөө тийм их том уран бүтээлчтэй одоо юмыг их бясалгаж боддог хүүхдтэйгээ холбогдсон. Тэгээ би бодсон шүү энэ гэгэнтэн романыг ерөөсөн Миндоёл бичих хэрэгтэй байсан юм байна. Арвжаа утгатын тухай судалгааны олон үгэл гарсан олон хэсэг бусаг зохиолууд зөндөө гарч ирсэн боловч яг арманы төвшин хэрхэн чийгэг байсан юм байна лээ. Монгол улсын соёлын гойцотгэлтөн зохиолч яруу найрагч Миндоёгийн хувьд энэхүү зохиол түүний хоёр дахь томоохон хэмжээний бүтээл. Мөн тэрээр Монголын утга зохиолыг дэлхийд түгээх, гадаадын утга зохиолыг эх орныхон уншигчдад танилцуулах тал дээр олон арван ажил хийж байгаа нэг юм а. Түүний тухай нэгэн үед мөр зэрэгцэн зүтгэж яваа их нутгийнх нь уран бүтээлч ийн ярьж байна. За манай Миндоё бол ер нь яг ингээд хувь уран бүтээлчийн хувьд нь ярих юм бол үнэхээр тийм Монголын яруу найраг болоод соёлд бол жин дарахаар маш одоо хүнд жингд дарахаар ийм хүн гэж би одоо үздэг. Өнөөдрийн сайхан гэгэнтэн гэдэг номны нээлт болж байна. Манай Миндоё бол зүгээр нэг гэртээ суугаад бичлэхээгүй яваад үзээд хараад тэнд амьдраад ерөөсө хотод бараг байхгүй байгаад байсан. Тэгээд тэрнийг бичиж байгаа гэд хөдөө байгаад байсан. Энэ бол одоо гайхалтай ном гарсан. Энэ бол Номын нээлтийн үеэр мөн ном тамгалах ёс гэмээх зан үйлийг үлдсэн. Энэхүү ёс нь монголчууд эртнээс адуу малаан тамгалж ирсний зэрэгцээ бичгийн мэрэгдэн ном судраан тамгалж бидний үед тэр нь гарын үсэг зурах явдал болсон байна. Тэгэхээр бидний хөргсөн соёл урлагийн холбогдлолтой мэдээллүүд та бүхэн таалагдсан байх гэдэг итгэлтэй байна. За ер нь монголчууд туйл хэмээх энэхүү гайхамшигтай язгуур урлагийн төрлөн одоо Монгол улсын хэмжээнд 20 гаруйхан үлдсэн байна гэдгийг сонсоход бол за устж өгөө болоход ойрхон болсон байгааг бас гэрчилж байна. Тийм учраас эцэг эхчүүд та бүхэн за хүүхдүүд үр хүүхдүүдэн за язгуур урлагийн тэр дундаа туйл хэмээх ертөнц рүү одоо хөл тавиулах за ямар нэг хэмжээгээр дэмжээсэй гэж бас эдгээр уран бүтээлчдийн зүгээс мөн хүсэж байсан. За эдгээр уран бүтээлч мөн өөрийнхөө хүсэл сонирхол за өөрийн хүсэл байх юм бол туйл хайлах хэмээх нэг гайхамшигтай эрдэмийг хизээлүүд хизээ зааж өгөхөд гэдэг бэлэн гэдэг юм бас бид дээр дамжуулж байсан. За зохиолч яруу найрагч Миндоёгийн гэгэнтэн романы тухайд за Равжаа хутагтагч яг хэн байсан бэ? Түүний амьдрал үйлс уран бүтээл гэж юм яг юу байсан бэ гэдгийг үзэгч та бүхэн гэгэнтэн хэмээх энэхүү романаас олж уншаарай. Ингээд MNC телевизийн соёл урлагийн холбогдлолтой мэдээллийн багц хөтөлбөрийн энэ удаагийн дугаар өгөр өндөрлөж байна. Та бүхэн сайхан амраарай. Эх 7 хоногт өшөө шинэ содон соргог мэдээллүүдтэй эргэн уулзцгаая.